хүн худалдаалах гэмтэрэг энэ төрлийн гэмтэргүүд ер нь бол олон улсад манахаас төрүүлээд энэ төрлийн гэмтэрэгтэйг тэмцэх чадвартай болсон улс орнуудын туршлагаар бид одоо хөдлөх цаг болсон байна. Улс орнууд энэ төрлийн гэмтэрэг юу гэж гарч хэлж байна вэ гэхээр үндэстэн буюу улс дамнасан гэмтэрэг гэж хэлж байна. Зохион байгуулалттай байдаг, эдийн засгийн маш тодорхой сонирхолтой баг бизнес хэмжээнд босцсон байдаг. Дотор зохион байгуулалтын хүрээнд хохирчоо олж авах үйл ажиллагаа нь нэг улсын газар нутгад ерөөсөө биш. Хэд хэдэн улс дамжиж хийгддэг. Ганц хүн худалдаалах биш. Мөнгө угаах, хар тамхи гэх мэтлэн. Тэгээ энэ гэмтэрэгтэй зүгээр цагдаагийн өнөөдрийн бидний арга хэрэгслээр тэмцээд ямар ч үр дүн хүрэхгүй. Биднээсээ одоо сүртэй нэрлэдэг нэг тагнуул гэж ярьдаг. Яг тагнуулч биш л дээ. Илүү мэдээлэл боловсруулдаг. Тэр арга хэрэгслээр угтан ажиллаж ээж зохион байгуулалтыг нэг хоёр хэргийг дагж ээж дотор нь хүн оруулж ээж дараа нь зогсоох, дасан зогсоох. Гэхдээ зүгээр дасан зогсоох биш. Эдийн засгийн их үүсвэр рүү цохилдогжоо зогсоодог. Энэ төрлийн арга барилаар тэмцдэг. Тэгээд энэ улс орнууд энэ төрлийн арга барилаар яаж тэмцэж гэнэ вэ гэхээр ерөөсөө мөрдөх аль байгуул тэмцэж байна. Мөрдөх аль байгуулад ганц мөрдөх аль биш. Энэ чинь нэг улс дамсан учраас гэмтэрэгтэй холбогдож байгаа гарч байгаа бүс нутгууд руугаа хууль зүйн ачаа томилж байгаа асуудалтайгаа тэмцэж байна. Тэгэхээр бид одоо ингээд гадаад харилцаа, эрх зүйн харилцаанд тусалцаа үзүүлэхээсээ гадна энэ өөрөө ганц дотоод хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой биш учраас бие бүрэлдэхүүний хувьд, боловсны хүчний хувьд, арга барилын хувьд, зохион байгуулалтын хувьд яагаргүй мөрдөх албаны түвшинд очихоос өөр аргагүй байна. Уул нь 24-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4-2-1-8-д ийм зорилт орсон. Энийг одоо засгийн газар биелүүлэх ёстой. Улс дамсан зохион байгуулалттай гэмтэрэгтэй тэмцэх үндэсний чадварыг дээшлүүлж, энэ төрлийн гэмтэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулж мэргэшүүлэх гадаад хамтын ажиллагааг сайжруулна гэсэн зорилт бүр бичигдсэн байгаа. Цагаан дээр хараар. Одоо засгийн газар энэ албаа байгуулахгүй мó? Энэ ажлыг хийхгүй мó? Энэ ажлыг хийж энэ төрлийн гэмтэрэгтэй бид тэмцэж чадна шүү дээ. Одоо байгаа цагдаагийн арга барил нөөц хүчээр үл тэмцэхгүй. Хар тамхитай тэмцэх болсон хүчин бэлдээд ирэхээр сум тойрлын явуулчтай бүтц чинь ажиллахгүй шүү дээ. Тийм учраас одоо хууль зүйн яамныхаа төвшөнд мөрдөх албаа байгуулах хэрэгтэй. Гадагшаага хууль зүйн ачаа томилдог болох хэрэгтэй. Харилцан эрх зүйн тусдаа үзүүлэх гэрээнүүдээ сайжруулах хэрэгтэй. Энэ хүн худалдаалах, хар тамхи гэх мэтлэн үндсэн дамжиж байгаа гэмтэргүүдийн их үүсвэрүүдийг олох хэрэгтэй. Эдийн засгийн зохион байгуулалтыг ухтан тагнаж мэдэх хэрэгтэй. Дараа нь цогцолтой өгтөө томоохон хэмжээний эдийн засгийн хохирол амсах хэмжээнд бүр зохион байгуулалттайгаар тактиктайгаар ажиллаа хийх хэрэгтэй. Зөвхөн гудамжинд хар тамхи хэрэглээд гүйж байгаа хүмүүсийн араас хөөцөлддөг биш. Цаад эзэд нь эдийн засгийн ашиг олоод байгаа, зохион байгуулалтанд хийгээд байгаа, гадагшаа дотгошоо хэлхээ холбоо тогтоогоод байгаа тэр сүлжээг дасан зогсоох хэрэгтэй. Хүн худалдаалах ялгаагүй. Мөнгө угаах ялгаагүй. Одоо мөнгө угаах нь бүр одоо гэмтэр уулганы ард сүл зүүдэг дагвар болоо хувирчлаа. Мөнгө угаах гэдэг чинь бүр өөр гэмтэрэг шүү дээ. Гэмтэргийн улмаас олсон мөнгөө завшиж байгаа нөхрийг мөнгө угаах гэж хэлж болохгүй шүү дээ. Гэмтэргийн улмаас их хэмжээний ашиг олоод эдийн засгийн бүтэц үүсгээд тэрийг цэвэрлэх гэж байгаа банк санхүүгийн тогтолцоотой өөр 1 минут нэмээд өгч тийм үү шүнд. Өөр олон эдийн засгийн механизмтай тэр сүлжээг л илрүүлж дасан зогсоох тухай яриа шүү дээ. Тэгэхгүй биднээс зохион байгуулалттай энэ үндсэн дамсаг гэмтэрэгтэйг тэмцэж чаддаггүй. Нэг юу гэдэг ахуй хэмжээний гэмтэрэг шоу хийдэг байгууллагууд болоо хувирчлаа. За энийг засгийн газарт ажиллаа хийх хэрэгтэй. Улсын хурд баталсан тогтоол, улсын хурлын шийдвэр байна. Сая хүний эрхийн дэдороо болон хууль зүйн байнгаараа санаачлаад улсын хурл дахиад баталсан. Энэ гэрч өгчийг хамгаалах болон энэ хэргийн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмтэрэгтэйгээ тусдаа дагнасан байгууллага байгуулах тухай. Гэтэ энэ хоёрыг хольж болохгүй шүү. Мөрдөх албад тусдаа шүү. Захим гэмтэрэг сая хэллээ. Тайлан тодорхой гарч байна. Энэ өөрөө олон төрлийн гэмтэрэг холдож хийгдэг болоо хувирчлаа. Зохион байгуулалт нь одоо биднээс зохион байгуулалттай бүлэг биш.
Нэг удаагийн зохион байгуулалтаар түшгэлж хийдэг болоо өөрчлөлөө. Гэмтрийнхээ онцлогоор шалтгаалаад арга барилуудаа өөрчилж тэр болсон хүчнээ сайжруулах тэр чиглэл рүү яваач.